Чи миний хөхрөө харахаа болж Тэгэхээр анимыг дуусгах бид бүхнийгээ хөгжих Китахара Иори гол дүрээр гарч ирэх юм байна. Иори өдгөө 20 насыг насалсан бөгөөд их сургууль сурахаар аавынхандаа ирж байгаагаар аним эхэлмээр аяддаг. Манай хүн хуучнаа дуурсан "Хүү энэ далай малаач ямар гоё". Тэгсэн тэр доор нэг охин зогсож байна. Тэгсэн тэгэл харсан царай байна гэж. За тэгээд юу ч гэсэн одоо ингээд амьдралаа дахин нэг удаа шинээр эхлэх гэж байгаа шүү дээ. Би үүнээс цааш түүнээс цааш ямар хүмүүстэй учирч ямар хөө өдөр хоногуудыг өнгөрүүлэх бол гэсээр гэрийн хаалгыг дэлгвэл зойчаар юу баахан хүү ах минь энэ ч одоо юу яагаад байгаа юм бэ? Ямар том өнөөдөр угаацсан юм. За шааша би тэсгүй юм байна гэд гараад явангууд нь Kotobuki Ryujiro Токидо Шинши гэдэг за баг одоо хойр ахнар нь л юм уу да. Буцааж авчираад өөрсдийн усан чумбалтын бүлгэмдээ илсүүлэхээр одоо хойноос нь илтчин. Манай Йори ууг нь нэлээ холдчиход жоохон амс хийгээд эргээд харсан чинь хойноос нь мангар том боо хөөж ах чи өөрөө ирэхгүй зүхтэн үстэй те. Тэг бодоод үзэхэр та нар ч бас зүхтэн үстэй. Гүүж байгаа л эргээ харсан чи хойноос ч мангар том боо. Тэг хамгийн эмгэнэлтэй нь манай хүн баригдчихсан байдаг. Манай одныхан. За тэг яд ч бас нөгөө том боо биш нөгөө Kotobuki Ryujiro гэх тэр шар үстэй ах хүүтэй танилцаад ярилдаад явж байгаа харагддаг. Чамайг манай шумбалтын клубд орно гэж байгаа дахнаар нь бас баярлж байгаа шүү. Би орно гэснээс чи орохдоо л орно заа юу. Чаддгийн бол орвол. Ингээд тэр хоёр цаашаа агарын танк өгөхөр хүргэж явж байгаа. Үелтэйгээ таарад. Тэгээд одоо 10 жилийн дараа ахин танилцаж буй энэ юм байна. Тэр нөгөө ихэнд гарсан мó охин нь бас үеэлэн шүү за. За тэгээ одоо ингээд ихчтэйгээ эргээд гэртээ ирвэл ахнар нь бүр зад авч байна. Тэгээ манай хүн бас юугаар дутах вэ? Дунд нь орос савж яасан чи нөгөө Категава Чиса буюу үеэл нь ороод ирнэ. Тэгээ тэнийг юм шиг шалдан нүцгэн байж охин хүүхдэд хурцгэр чинь яах нь ойлгомжтой шүү дээ. Тийм ээ. Манай хүн за ядаж ихч маань байгаа гэсэн чинь энэ Токита гэдэг ах нь за тэр тохиолдол бүтэхгүй дээ. Нанака дүүгээсээ өөр хүн сонирхдаггүй буюу Сискон байсан илэрнэ. Аним ч бас хурц эхэлж шүү тийм ээ. We don't care. За тэгээ тэр өдөртөө бол ёстой л тултлаа уугаад маргааш нь их сургуулийнхаа хашаанд төмний донд төрсикнээсээ өөр юмгүй сэрсэн байдаг шүү дээ. Манай хүн дотроо бодож байгаа юм. За зайл. Дахиж эднэртээ уухгүй муухгүй гисэр ангидаа нүцгэн чигээрээ орвол за энэ хүнтэй л орооцолдож болохгүй гэж бодсон хоёр хүн байв. За тэгээ яадаг ч байсан манай хүн хувцас олж өмсөх хэрэгтэй байв. Үеэл Чисанаас нөгөө сургуульд нь явдаг байх өгөөд манай хүн тэнийг юм шиг шармаа нүцгэн байж Чисагаас хувцаа тайлмайлыг солиорж агаад цагдаад хөвгдөж явахт нь нөгөө Имамура Кохой гэх нэрээр өөрийгөө танилцуулсан залуу маань гарч ирээд хэлж чинь. За чиний юу хэлэхээс чинь хамаараа туслах үгүйгээ шийдэй гэлж чинь. Манай хүн ашгүйдэ гэд уучраа хэлдэг. Тэгээ тэнийг юм шиг хүнд зөв ойлгохоор юм ярьчихгүй. Чиса гэрлөөгөө дагуулж явахгүй байна. Бас дээрээс нь хувцаа тайлахгүй байна гэж тэнэгтээд дахиад цагдаад туугдаж байгаа нь энэ юм аа. Ингэж явсаар хагаад нөгөө ах дээр очвол бүлгэнд дийлсүүлэх нэг хүн олж ирвэл чамайг хувцаслая гэсэн санал тавьсан. Манай хүн даалгаврыг авсан даруйда ангийнхаа шар үстийг гиндүүлж оруулж ирээд яадаг ч байсан мемэ унжвал ахнар бол дүүндрийг бүлгэндээ угтаж авна шүү дээ. Харихаа. Манай хүн бол хашир болчка яах ингээ ардын зогсож байна. Гэтэ ахнар бол янз янзын арга ашиглана шүү дээ, тий. Виски 75 удаа харцаа гэж уулгачих гээд дан цагаан юм ус гэж хаад. Эвгүй. За тэгээ тэр өдрөө бол тэгээ уусаар байгаа л таардаг. За маргаашийн нар мандахын зэрэгцээ манай хүн Чисаг дагсаар гэртээ ирэхэд гэрт нь дүүр нүцгэн эрэхтэй хүмүүс байгаа чинь гээ ившил бол өгнө үсттэй те. Үйл явдал цаашаа өрнөхөд Нанака гарч ирнэ. Манай хүн андуурж очиод та хувцастай байсан юм уу гэж тэнэгддэг байгаа. Бөөндө жантай гомон дээр өндөг тавьж идэх зурштай ярилцж чинь. Манай хүн чинь энд дүүж ирээд 3 хонжиж өөрийнхөө өрөөгч хаана гэдгийг мэдэхгүй байгаад байгаа шүү дээ тий. Ягаад вэ сургуулийнхаа хашаа машаа өөр одоо хаана ч юм сууж мууж байгаа тас яваал илүү дээ. Тэгээд Нанаки эгээ бол миний дөө одоо болноо чи уугаар явахгүй шүү гэхийн зэрэгцээ. Хоёр ах нь бол өнөөдөр ажил нь цуцлагдсан болохоор завтай болов уу юу гэд зүгээр хэрэг алга. Бас зүгээр байхгүй мань хүнийг авч явчих гээд манай хүн бас хаширсандаа ч тэр юм уу би хичээгээ өгөнд орно гэсээр үлдэхэр болсон байвал ах нар нь хийлж чинь ууг нь чамд бас юм үзүүлчихгээл хоёр муу ах чинь чамайг дагуулж явах гээд тахад өнөөдөр ч бүр зүгээр уухгүй Охтыг их сургуулийн охтуудтай уух гэж ийсэн. Гэж хэллийн сонсоод манай хүн чинь хамаг хувцаа тайлаад барсангүй. За ямар ч л байсан өрөөндөө ороод ирж байгаа. Мань хүү ахнараасаа зөвлөгөө авч байна. За яаж Нанаки хичийг ятгах вэ гэж мэгээд байж. Гэсэн хоёр ах нь хэлж байна. Агаан дөө ерөөсөө хичтэй том болсон гэдгийг л харуулж. Ах нарын яг тусдаж болох юм. Чи юу Нанаки хичээгээд дууд. Хоёр ах нь гэлс энэ юм чинь зэгслээд өрөөг чинь жинхэнэ бие даасан том эр хүний өрөө болгоод үгүй гэд явуулнаа. Манай хүн ах нартай итгэл зүгээр. Итгэлтэй наргагүй Нанаки хичээгээ дагуулад ороод ирвэл
Угсраад гэх юм одоо юу гэх юм. Чиса хөөх юм нас тус олох гээд манай хүнд бас хайрцагсаа өгөх гээд өрөөнд нь ороод ирсэн чинь манай гурав хариастаа үзэх юм олцсон төвлөрсөн сууж юм. За тэгэл манай хүн чинь чисагаас хэж шот авчаад ах нартаа дахин нэг боломж олгож үзэхээр болдог. Ах нар нь ч бас хэлж байна. За одоо л жинхэнэ их сургуулийн оюутны өрөө болгоё гээд манай хүнийг буугаад ирсэн чинь аавгах нь асууж байна. Сая чиса уурлаад буугаад ирсэн юу болсон юм гэсэн чинь сая хамт кино үзэх үү гэсэн чинь уурлаа гэж мангартаа. Тэгсэн Нанакана гараад ирнэ. Манай хүн Нанаканесаа саяныхыг тайлбарлах боломж надад олгооч тээ. Гэвэл зүгээр их чинь юм бодоогүй гэж юм. Манай хүн заазагэл тайвшрахад нөгөө шар үст коохай чинь скотч барьсан явж байна. Ерөөсөө муу савн татаал учир зүггүй өрөөндөө буцаад ирвэл. За тэгэл манай хүн чинь би юу гэж юм хүсэх юм. Би энэний чи эсрэг байхгүй юу гэсэн чинь тэгээ наад маатах эртхэн хэлэлтэй гэж хэлтэл доороос нь ахан дуудаж байна. Буугаад иргээд. Манай хүн чинь тэгээ яалтчгүй өөрийгөө ахин нөгөөдөө орхих болно үсттэй. Гяс буцаал ирсэн чинь тэгээд нөгөө шар өст нь хэлж байна. Надаас эсрэг сонирхол гэвэл энэ л ээж таараа. Гэд өрөөгөр нь дүүр ийм тавьчихна. Тэгэхэр ч нас хэдий манай Ёри ч гэсэн бас төвчээрийн хязгаар байна үсттэй. Яг энэ эзэгтэй мөчөд л Нанакана өөдөнд нь ирэхин дутна үсттэй те. Манай хүн ч бушуухан орж ирэхээс өмнө гараад очно үсттэй. Тэгсэн мөн их чинь аимханда өрөөгөө цэгцлэгтэн туслах гээл ирсэн юм байна л та. Нэрээ сэтгэл юм аа нэрээ. Тэгэл түрүүний болсон явдал яг их чинь ойлгож ин гэвүүгүй юу. Хаалганых нь ардаас нөгөө саяны DVD-г нь хоёр ахын чангалж байгаад үзэж явах юм аа нэрээ. Их чинь сонсчод гайхна үсттэй. За байж гараа. Би юу сонсч юу? За өшөө янз бүрийн сонсгоос өмнө их чинь нэр нь холдъё дөө гэд яваад өчнөө. Тэгээд ер нь эцсийн зорилго бол Нанаканад таалагдах өрөө бий болгож өнөө өрөө гарах зөвшөөрөл авах шүү дээ. Тэгэд ерөөсөө Нанакана чинь чисаг хайрладаг гиснээ ийм юм хийж идэг нэрээ бүтхгүй. За ямар ч байсан дуусах төхөд ирсэн чи ах нь хэлж байна. Өнөөдөр сая уцаар ирсэн өнөөдөр уухай болцсон шүү гэж. Тэгээ хийсэн бүхнийг ямар ч хэрэггүй болох тэр л агшинд чисаг калпи цай бариад ороод ирдэг. Үгүй нэрээ цагаа олох юм. За энэ явдлаас хойш манай хүн тусгаарлагдсан өрөөнд орсон байдаг юм. За тэгээд манай хүн чинь нөгөө сэлэх шумбах клуб мөлөвд орсон шүү дээ уулна. Тийм арих тасны клуб бол биш шүү дээ. Ингээ яадаг ч байсан сэлж чаддаггүй их айцаа даван туулахаар усан санд ирж бэлтгэл хийнэ. Хөөх юм чаваас амхандаа юм сурах гээд ядаж явхад усан доор анх удаа нүдэ нээсэн мөчтөө тийм юм харахаар чинь тэгж ойртмооргүй болно үсттэй. Одоо юу гэсэн үгийг бол усанд орох болгонд нь хөөх юм боо. Тэгсэн ахын за яах нүд чи халуун усанд орох дуртай л үсттэй. Тэрийг төсөөлөд ихэндээ усанд тасах гээд үзэх гээд яг халуун усанд яаж ордог шигэ хамаг юмаа тайлчаад гівтчихсэн чинь чийсаа ороод ирэх юм аа нэр. Яах вэ? Тэнийг юм шиг үгүй энэ тийм биш ээ. Би тайлбарлыг солиороод өнөөхөө хонжуулчаад үйл рүүгээ ойртож морьтож. Daddy chill. Наазаа тэгээ манай хүн хэлж байна. Одоо бол нэр үндэл усанд орох сонирхол алгуу. Ингээд ус руу ойртож зүрхлэхгүй байх гэж. Тэрийг нь сонссон чиса бас сэтгэлээрээ ямаа хөөх юм. Нанака ихчээсээ өөрийнх нь ажилдаг аквариумд Маниорыг дагуулж яваад усанд ор боо биш гой юм зөндөө байж болохыг үзүүлсэн байдаг юм аа. Манай хүн бас хүн байна даа энэ ч одоо усанд орох ертөнцийг зөвөөр таниулж өгсөнд баярлалаа гэдээ нэг бэлэг өгсөн байдаг байгаа. Ингээд дараагийн өдөр эхлэхийн өмнө манай хүн эмэгтэй хувцас өмссөн тийм газар захиал яадаг ч байсан хар дарсан зүүднээсээ сэрээд ах нар дээр очсон чи өөдөөс нь эмэгтэй дөрөв хувцас гаргаж ирдэг. Ах нар 50 гараад хоёрыг тийсгүй. Яадаг ч байсан клубтэй чухал хамааралтай гэж байна. Манай хоёрч бас маш их ач холбогдол үүж байх. Тийсээ хараад яах нь гэсэн чинь үнийг урсанд шумбахад ашиглана гэсэн чинь гэд зүгээр хүлээж авч байна. Тэгэл хүү чийсээ ойлгоод биш. Яг яаж хэрэглэх юм болмол гэл байж исэн чинь ах нар нь тайлбарлаж ийн л та. За энэ бол усанд чумбахад хэрэг болдог эд зүйлс. Мэдээж үнгүй бол биш юм байна. Тэгэхээр та хоёр манай төсвийг буюу наад хувцаараа мөнгө олноо гэсэн чинь манай хоёр нэг иймэрхүү юмнууд төсөөлж байна. За ямар ч л байсан манай хоёрыг инхэн шумбах хэрэгслэр тоноглож аваад далаад гарна гэж байна. Маниорыг гарахаас өмнө чийсээ асууж байна. Чи анх их сургуульд ороход чинь шинэ амьдрал эхлэнэгээ догдолсон уу гэж байна. Манай хүн ч ууг нь тэр хаалгыг нээхээс өмнө зүгээр байсан юм байгаа шүү дээ тий. Яг гоо тийм гэж байна. Тэгсэн чинь за тэгвэл доор очиход чинь ч бас сэтгэл чинь хөөдлөх баха гэж байна. Манай хүн тэр үед бол нийгэм бодлого заа гэж гараа авчихдээ. Тэгэл далайд орж ирэл ихэндээ бас яг манай хүн дасаж өгөхгүй бас жоохон болио гэдгийг. Угсаа анхны хэмжээ яалтай байлээ дээ. Гэтэ тэгсгээд ахын бас мотивацийг авсны ачаар нэг юм усанд орох гэдэг шинэ ертөнцтэй танилцсанаа.
Тэгээд сэтгэлд нь хүрсэн болохоор Чиса дээр очиод гарнаас нь атгаж аваад надад ийм гайхамшигтай ертөнц байдгийг мэдүүлсэнд баярлалаа гэж Чиса талархаад тэр шөндөө бол бас явсан байдаг юм аа. За тэгээд тэр шөнийхэн сар жаргаж нар нь мандахад мань хүн сэрэх нь бол ойлгомжтой. Босоод ёо өчигдөр ямар амар шээд босох гэтэл мань Ёрийн дагзан хэсгээс зулгааж аваад нүрээр нь дэрлүүн яадаг мó. Юу согтож тасраад сэрсэн чи хажууд минь нүцгэн хүн байдаг штэ нэрэ. Тэр яг энэ юу мө? Хүн бэ гэвэл ардаас нь ах нь булчин анхлуулсаа. Та хоёр танихгүй л. Манай бүлгийн гишүүн шүү дээ. Овми охтын сургуулийн Хамаука Азуса гэж. Тэгээд тэр жоо хамгийн хашин нь ах нар хувцас өмсчиж. Яг юу болсон бэ гэвэл гадуур амжуулах ажилтай гэх тэр юм байна. Азуса буюу одооноос Азаа ихч бол ерөөсөө Японд нэг соёлын өдөрлөг билүү нэг баяр болдог байхгүй юу. Тэгээд тэр өдөр нь ангууд сургууль дээр ганц 2 өдөр бизнес эрхэлдэг. Тэгээд тэрэндэн зориулж манай хэдэд ихчийн хуваар хоол буюу окономияки гэдэг юм хийж сургах юм байна. Тэгээд энд гол нь юу болох вэ гэхээр манай хоёрд хэлсэн юм байна. Та хоёр Чисаг ятгаад тэр сургууль дээр болох миссийн тэмцээнд оруулах юм бол та хоёрыг тэр эмэгтэй хувцас өмсгөж өмсөхгүй олон юм шаардахгүй гэж юм. Манай хоёр шууд зөвшөөрөл Чисагаас зүгээр гуйвал болохгүйг нь мэдж байгаа болохоор согтоож байгаа зөвшөөрүүлээд оруулах гэсэн санаатай нэгнийгээ уулгасаар хагаад Азаа анаад баригдчихнаа. Асууж байна. Та хоёр Чисаг согтоож авч яваад яах гэж байгаа. Манай хоёргүй яг энэ тийм биш юм байгаамаа. Бид хоёр Чисаг ятгах чадахгүй бол эмэгтэй хувцасаар мөнгө олох хэрэгтэй болно гэд Чисагаас гуйдаг. Мэдээж зөвшөөрөхгүй шүү дээ. За ингээл дараагийн арга хэмжээ бол уух. Тийм ээ уух. Гэтэ зүгээр уухгүй бас нүцгэлэж байна. Манай хэд ууж байгааг хараад Азаа ихч маань яаж зүгээр авах вэ? Би бас гээд очвол манай хоёр боломжийг алдахгүй ууж үзэлцээд барахгүй хоцорч байгаа юм. Тасарсан хоёрыг маань ах хүү ирээд оронд нь аваачих зур Азаа анаа өөрийн уран яруу харилцааны чадвараар мань Чисаг юу ч хөө уураж агаад миссийн тэмцээнд оруулаадахнаа. Гэтэ Чиса нөхцөл тавьсан байх ба хэрэв би тэр тэмцээнд орох юм бол Ёри тэр хоёрыг ч бас эмэгтэй хувцас өмсөх тэмцээнд оруул гэсэн юм байхаа. За тэгэл тэр тэнцээ янз бүрийн болох өдөр нь болохоор манай хэд чинь нөгөө нэг сурснаа хийж зарж мараад тэгсэн чи Азаа анаа ингээд хүрээд ирж байна. Мань Чиса бушуухан л өөрийнхөө цамцыг өмсүүлээд Азаа анаага хямгадаад авах гэтэл багтахгүй юу яа. Манай хүн ихтэй шулуухан юм аа. За тэгээд энэ хэд маань хідэн биенээрээ солигдож ажиллах юм ажилуулаад наадам болж байгаа газараар хэд тойроод авсны дараа нөгөө миссийн тэмцээнд болж юм. Манай Чиса ууг нь хөөхөн. Инээмсэглэл дутцсан царай гаргаад тэгээд ийм тэмцээнд орвол угаасаа хожигдно. Тэгээд манай хэд Чисаг хөөхөн харагдуулах янз янзын арга хэрэглэж үзнэ. Тэгээд манай шар уст Кохо хэлж байна. Ерөөсөө ичсэн байдлыг нь харуулъя гээд тэгээд манай хэд хормыг нь алсаас сөхөж ичихэр болгоод хин юм шидэж сөхснөө баригдахгүй тул бөөндөө шидийгээд шидээд исэн чинь манай хэд хамтраад мань хүнээр моогоо барилчиж. Одоо ингэж эвгүүтж байгаа юм шүү дээ, тэ. Бүр хэмээн амьдрчих гээл хичээж ийсэн хүүхд юм байгаа юм шүү дээ. Тэгсэн мань хоёрыг ботны ард нуугдаад яж хахт нь энэ амар нүрэ боцоо хэн юм уу та одоо гарч ирснээр мань Кохыг хоёлаа нөгөө юу үерхийгээд аваа ичлаа. Тэгээ манай хүн Сискон тэгээ дээрэс нэмээд энэ нүүр буталтын ард юу ч байж болно гэдэг эрсдлийг тооцоолон татгалцдаг байгаа. За манай хэд тэгээ сурснараа ямар нэг шалтгаан гаргаад тэгээ нэг юм тэмдэглээд ууд суугтана. Чиса мань залууг олоод ирж байгаа юм. Хөөх юм чаваас ууг нь за саяны үйл явдлыг чинь ингээд одоо болоог болгоод уучлаа гэсэн чинь толиотой юм шиг ёстой их баярлаа гэд чин илүү тачаанга дотор утас авж өгье гэд эргүүтээд тэгээ 5 сав дүүрэн 75-ууш нүглээ намжиллнаа. Мань хүн Азаа анаага эргүүгүй далбайн доор нь намирчих юм аа нэрээ. Гиснээс Азаа анаа яагаад оройтсан бэ гэхээр дарах самд нэг гар найрчих гэж үзээд зүгээр байхгүй байсан юм байна. Гэхдээ Азаа анаа бол яахаа мэдчихэж байгаа шүү дээ. Тэмцээнд бүртгүүлчихээ. Чамайг тэр тайзнаас гялалцахыг чинь харин мари гэж гошгоруулж хагаад бүртгүүлэх хооронд нь мороод ирэх юм мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Регри клубээс гинөө бас баахан булчин шөрмөс болсон ах нар хүрээд ирлээ. Яан вэ одоо. Манай Чиса баахан нүцгэн хүмүүстүнд ичээд булан цууж явахад манай хоёр тэсэлгүй гараад ирэнгүүт нөгөө нэг гурилан өвд чинь арх хангалуулсан үүдэнд нь сууж байна. Юу яасан бэ гэхээр ерөнхийдөө бол Tinker Bell гэдэг тенсийн клубүүд зүгээр л ашиглуулад гэх юм уу доогдох болсон юм байна. Өөрхий мань гурилан өвдгийг янз янзаар доогдож яснаа залхангуутлаа за хайр гэсэн юм байх. Одоо нөгөө манай хоёрын орох тэмцээн болно шүү дээ. Тэгэд эхлээд нөгөө манай Азаа аныг найрах бүтлгүүддэг. Гурилан өвдгийг доогдолдог залуу гараад ирж байна. Тайзан дээр гарч ирэл. Минна комбава гэсэн чинь сургуулийн охтод уунаж тусаал бүр нэг тийм дүр байдаг да. Тэр юм байна. Тэгж ягаад мань Кохо гараад ирнэ. За тэгэл энэ дээр мэр гэж байж байгаа л те. Азаа анаа надтай гэрлээч гээд
аваа ичлаа. Пүү юу яач вэ маач вэ гэж байжсэн чинь нөгөө залууч үгүй наадтай гэрлээч гээд азаа нэг булаацалтаад байх юм байна. Би бас яаж зүгээр авах вэ? Азаа Тэгээ манай их харж харжсэн энэ гачин залууг сонгоош. За яаж байгаа юм бол доо гэсэн чинь мань Ёри гарч ирсэн. За намайг гуйсанд баярлаа. Хоёлаа аз жаргалтай амьдр болцсон. Бүгдээрээ илүү хүртэл нээжсэн. За одоо ханлаа. Та одоо харь гэд гурлын үртэд өшөөг нь авч өгсөн гэх юм уу да. Чиса мань гэдийн төлөө тэмцээнд орж байхад Ёри Кохо хоёр өөр охины төлөө хичээлээ гэд ууралчлаа. Тэгэл тэр оройноо бол ууж моогоол тасарна өстэй те. Маргааш нь наадманаас арай дуусаагүй байна. Чиса хийдгээ гээл зараал байж хат нь манай хоёр хэрэг алгаа. Тэгэд оройч боллоо хоёр тэмцээний ялагчтай шагналыг нь гардуулж байна. Хөтлөгч Чиса за сэтгэлийн үгээвэл хэлмэлгээд Микэ бариулчлаа. Тэгэд Чиса өшөөгөө мань хүнээс авах мэрэгэн санаа төрсөн нь мань Ёрыг найз залуугаа болгож одод түүнд сэтгэлийн үгээ гардуулнаа. Мэдээж ингэдэг нь гүн утга учиртай л та. Ийм мисс болсон охины найз залуу гэхэр чинь тэр олон өрсөлдөгчд нь мань хүн дээр ажиллана үсттэй те. Мөн найз залуутай гэхэр чинь эхлээд найз залуугаа болгож иж эргүүлнэ гэд өөрийгөө бас аргалж байгаа. Энэ одооны охтуудын санаа. Манай хоёр ууг нь өөрчлөгдсөн юм байхгүй байдгаараа байж яхад нь сургуулаараа мань хоёр лөө тэр тусмаа мань хүн лөө баас харсан юм шиг царай гаргаад харна гайхаад яагаад байгаа юм бол доо гэсэн шиг суухт нь Чиса энийгээд ороод ирэхэр чи мань хоёр савлна үсттэй. Та яачлаа одоо ингэж өөхөх хөлөө юугаа буруу хийжлээдээ гээд өөр хэмээн бүр зүрхэнд нь орцсон байж тээ. Тэгсэн учир юунд байсан бэ гэвэл мань Чиса зүгээр Ёригийн найз охины дүрд ороход түүний фан клуб мань хүнийг янзлаа тахихыг мэдчихсэн болохоор биенийхээ амрыг бодоод ингэж одоо өшөөгөө авч байгаа нь энэ шүү дээ. Тэнгүүд мань Шарвс Кохо өөрийгөө энэнд хамааралгүйг нь мэдээд үтим үү за баяртай ханд минь гэд эвтэйхэн өөрийгөө аваад гарах гэсэн чинь мань Ёри ардаас нь хөөе ард түмээ сонсчи на Шарвс чинь Азуса симпайтай үерхэд баг 2-7 он жин гиснээр энэ хоёр маань сургуулийнхандаа ад үзэгдэж ална гэсэн цагийг 10 орвоор нь авсан нь энэ юм санжээ. За тэгээд ингэ байж байгаа чинь нөгөөдөл чи арын ууланд булчи болоод ирнэ үсттэй. Мань хоёр чи аим өршөө болонгот нь ингэж байна. За та хоёр тэгвэл бидрийг бас охидтой танилцуулаад өг гэсэн нөхцөлтэйгээр тэр хоёрыг тавьж явуулдаг. Хараад азаа анаатай болсон үйл явдлыг хэлээд үзэхэд хэрвээ Ёриг Чиса хүлээн зөвшөөрөх хүртэл найз залуу нь болж жүжиглэвэл яг хав танилцуулах хүн олж өгье гэдیں۔ Манай хүн за ингэж ам гарах бол яах вэ гэж зөвшөөрчнөө. Тэгсэн нөгөө гурилан нүүртийн нүүрний будгийг нь арилгаад аваад ирсэн чинь мань хоёр унаж тусаад илийг нь авнаа. За тэгээд энэ маань найзуудаа авчирч одоо нэг тийм сохор болцоо маягийн юм хийх юм уу та. За гол нь одоо ингэ 4-9 байгаа шүү дээ. Мань хэд уулзсан мөчтөөл энэ их будагнаас айгаад болчих юм байна. Харин манайхны нэг бүр үнэхээр хүссэн болтой бүр танилцчих гээд үзээд. За ерөөсөө спорт лигээд хоорондоо муудалцаж байхад нь нэг охин нь өөрийнхөө одоо будаггүй зургийг харуулчихнаа. Тэгсэн мань хэд бүгдээрээ тэр охинтой тулж ажил тэнэгтэж мэнэгтээд. За тэгээд ерөнхийдөө бол болцоо маань бүтлгүүтдэг байгаа. Манай хэд бүр за шааш уу игээд явдаг бол нөгөө охтууд нь албаар амар бутаж очсон байх ба тэр дундаас нөгөө гурилан нөөрт мань Ёрид бас ямар нэгэн зүйл бодсон байх юм байна шүү. Харин нөгөө талд бол мань хэд сурснараа савааж ийнөө цаанч. Байдгаараа нөхцөлч гэсэн дуу хууртай ууж ийна. Миний Ёри Чисагаас чиний хажууд бай гэд өвдөн дээрээ сүгдөөд гуйж явах юм байна. Тэг үнэхээр Азаа нэгийнхаа үгэнд ороод үеэл мүйлтийг үерхэж мүерхээд заваарцсан нөхөр бас арай ч үгүй юм байна. Яагаад Чисаг гуугаад байгаа вэ гэхээр мань хүн Герман айлынхаа шалгалтын дээр хажуудаа суулгаж байгаад хуулах гэдэг авалж таарлаа л та. Яг угсаа битгий шта гэд яваад өгч. Маний одоо тэгээд өөрсдөө аргалахаа болж байгаа юм л та. Тэгээ одоо олсон нэг хичээл номоо хийгээл нойр болоо асаадах юм чи сайшин. Зүгээр сайхан уламжлалт арга буюу одоо шипи мипигээ бэлдээд орно үсттэй. Шалгалт нь эхлээл хуулах гэсэн байхгүй эхнээсээ баригдаж маригдаад аргагүй ч багш нь ийм хүн байх ч. За тэгээ угаасаа унаад тэгээ дахин шалгалт өгөхөр болсон байдгийг. Нэрийн гурилан өөрт маань манай шумбалтын хөлөмж шумбах гэж орж ирсэн гинүү ачаач юм яриад. Эн чинь усанд биш арх. За тэгээ одооноос гурилан өөрт биш айна шүү. Айна маань яг дасах гэж удах болтой нөцхөө хүмүүс тунд ичиж мичээд аргагүй л дээ хөөх юм. Манчестер өөртөө найдлахын анти нүцгэн найзтай болсон доо баярлаад хамтдаа шумбах клубын хийдэг зүйл болох шумбах талаар судлаж байгаа харагдах юм да. Манайд бол сурснараа ууж яахгүй яа. Тэгсэн уух юм дуусчлаа гэж юм. Баларсан юм бэ яа нү яг амиа орл. Тэг Чиса айна хоёр дэлгүүр явахаар болдгийг. Тэгсэн манай хоёр энийг хайрцаг бүхий юу юм дэ одоо. Нэг юмнаас болж муудалцаад байхыг нь ахнаар хараад юу гэж зүгээр суух уу? Али дүүнер тоглоомоор уучраа ол гээд баахан тоглоомны жагсаалт гаргаад рандомбор нэгийг нь сонгосон чинь нөгөө шагшууруу хоёр талаас нь иддэг тоглоом гэх юм уу? Шийт хэлэх юм уу одоо? Нэг юм зан үйлээр асуудлаа шийдэх нэ. Гай болж шагшуурган дуусаад. Тэгсэн ах хуу цаанаас нь юу ч юм дэ нэг тийм том шоколад хэр хайлахгүй. Борц гэхэр нэг тийм
Тэгээ яадаг ч гэсэн энийг хоёр талаас нь эдэлцээд ийм том юм амандаа хийчихэд тэгээ хоёр эрэхтэй үедэд хахаар сайхан харагдахгүй л байх. Тийм үү? Ер нь миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа сте тий. За тэгвэл мань хоёрыг эргээд ирэхтэн үлдсэн эд маань хайчлуу даавд чинь. Тэгээ айна манусыг нүцгэн байгааг гайхаад байна. Ууг нь хайчлуу даавч чинь нүцгэн. За одоо шумбахад бас үнэмлэх авдаг юм байна гүй. Ууг. Тэгээ тэрийг нь бас зүгээр би шумбий гэдээ авахгүй мэдээж штэ. Ямар ч үсэн ах нь шумбадаг хүний мэдчихэд basic hand sign буюу одоо гарын тэмдгийг гаргаад за ингэвэл чи яах вэ гэсэн чинь Yori төрүүлж буудна гэдэг бол Kohoi маань халуухан нүдэрээ харж вэ гэж хариулдаг. Тэгэд ах нараас F үнэлэг авч усан шумбах талаар сурж одоо багч болоо мэдлэгтэй болохоор болдог. Мань хүн нэг нэгээр нь цээжлээд явж байхад Nanaka-на мань хүн дээр наалтаж орж ирстэй. Жисе та хоёр яагаад байгаа юм гэж юм. Мань хүн ч Nanaka-нагаа бол мэдж байгаа шүү дээ. Тэгэл яадаг ч гэсэн азаа анаа дээр очиад яах юм гэсэн чинь надад татах гэж. Яах аргагүй л манай азаа ихч минь юм. За байж байгаа. Би л онцлож авч хэлэлцэхгүй байгаа болохоос манай азуусаа чинь bisexual буюу эр хим ялгадаггүй хүмүүс юм байна л та. Тэгээ дээр ягаа мань хүн чинь өрөөгөө төвхнүүлж байгаад нэг гей болоод нэг сискон болоод нэг тийм үйл явдал бас нэг бид хүн мэдж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр болгоныг Nanaka азуусаад уцаар хэлээд байсан юм байна. Тэгээ манай азуусаа Yorиг өөртөө адилхан bisexual гэж бодоод байгаа байхгүй юу? Yori уг нь би тийм биш ээ гэж хэлэх гээд тэгээд ийм том ямар ч гэсэн одоо болохоор Yorиг Kohoi crashалдаг гэж азуусаа бодоод байгаа байхгүй юу? Йоо би яг ямар новшоо ярэ. Тэгсэн арай анаа очиод чамайг жинхнээсээ хинцэн гэдгийг хэлчихье гэж авсан. Гэхдээ яг би чинь чийсаагаал хардаг болно үсттэй. Тэг яг бас учир шалтгаантай гэдгийг гадралсан юм шүү. Тэг тэнхтээ жинхнээсээ өргөчүүл яах юм ах үг солиор. За шумби. Тэ шумби. Дүүр аргаалав. Шумби. Энэ удаа болохоор бүгдээрээ хосороо шумбах юм байна. Тэг мэдээж чийсаа Yori 2 болчихно. Тэгээд манай бүгдээрээ усны хувцас гаргаад өмсчин шүү дээ. Харин манай Айна стил тасаж өгөхгүй байсаар л. Тэг яа их вэ? Уг нь шумбаж нэлээ явдаг юм а. Тэгтээ хөөе. Сэр ани үдээгүй штэ. Гарч ирээ чийсаа Yori 2 сая далайд усан дор хөгжилтэй байсан гэж ярьж байснаа. Манай хүн угаасаа тэнгээ гайхуулаад. Хөөе чийсаа ялцчгүй Nanaka их чинь дүү юм а гэж. Яасан ингэ чийсаа тодруулан асуувал араас чинь харсан чи үнэхээр сайхан өгцөг. Тэнгүү чийсаа ч барьж аваад далаараа шидэж шат. За тэгээ нөгөө давтан шалгал хэдрээ өгч мөчвөл мань эд чи яах нь ойлгомжтой шүү дээ. Тийм биз дээ. Гэтэ энэ удаа арай өөр. Манай Yorиг ингэж очиж садар үүний утга учир юунд авэ гэвэл мань хүнийг чинь энэ сургуулийнх нь тэр чигээрээ чийсаатай үерхдэг бүр хамт амьдардаг гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ одоо гэрт нь очиж одоо шалгах гээд байгаа болж таарлаа л та. Мань хүү эдрээгээ ирэхээс өмнө Nanaka гэдэг бас нэг сайхан амтны you know what I mean. Nanaka их үнэ та манай найзууд ирэх гэж байгаа болохоор түр зүгээр арилаад өгөхгүй бол дүү нэг өглөө шүү гэдгийг. Манай ихч яг өрөвдөд яасан бол доо гэдэг үгэнд нь ордгийг. За манай хэд хүрээд ирж байгаа юм л да. Тэгэл нөгөө шомбох дэлгүүртээ угтаж аваад өөрөөрөө чиглүүлээд ороод ирвэл шалан дээр нь хар левчиг подол гівчихгүй хайчих юм би. Гэхдээ энэ нь одоохондоо бол асуудал биш. Учир нь чийсагийнх биш шаа. Гэхдээ мэдчихэд тэгээ Yorigийнх л юм байна. Тэглэж энд левчиг өвчгээ тайлчаад яваад өгөх охин. Энэ орчлон дээр байхгүй гисэн дүгнэлтэнд хүрдэг. Гэтэ мань хүн бол толгойдоо яг нэг тийм хүнийг чинь бодож яахгүй яах юм бэ? Тийм биз. Тэг яг энэ чинь нөгөө мань хүний өрөө гэдгээс гадна давхар нөгөө шумбалтын бүлэгмээ өрөө шүү дээ. Тэгэхээр энэ эндээс нь хачаа юм их болдноо. Тэг мань хүний ангийнх нь гал хамууд ажлын зар байдаг сэтгүүл шалан дээрээс нь олж харсан чинь өрөөнд нэсэн зүйлсийг нь тооцоолж үзээд нэг ийм дүгнэлтэнд хүрдэг юм. Тэгсэн нэг нь салгалж яаж байгаад Nanaka-тай таарч зураг мөргийг авцсан энэ ямар тэгэл би үерхмээр байна. Гэрлэмээр байна. Ерөөсө хүүхдэд би шийц очиод гуйгаад үзье. Бусаж ирэхдээ мань чинь жинхэнэ ирэх хүн болно гэд яваад өгдгийг. Удаагүй уйлж унжаад ороод ирдгийг. Яасан юу болсон гэхээр их энгийн. Хүн сэтгэлийн илчлэнгээ далайн ирэг дээр оцсон чинь юу Nanaka адаа байна. Баахан шалдын иргэдүүн зогсож байгаа чинь зүхт нь үздэй. Тэгэл амхандаа тэндээс өөрийгөө аваад зүхтаад ирсэн юм байна. Мань хэд чинь тэгэл нэгнийгээ харагдаж аваад тэгээд хамтдаа амтад сарахтаа цоогөлсөн байдгийг. Тэгэл за чийсаатай асуудал хүн байна өө. Мань хэд нь одоо чамаагаа дахиж хартахгүй болдгийг. Тэнгүүд нь чийсаа усанд орох уу гэд ороод ирэхгүй яах юм бэ? Гайхалтай тайминг шүү нэрээ. Яг хөө мань хүн босч ирээл за би зайлаад. Бас тэгээ мань хүн хоёр үеэлтийн амьдардгаас болж ийм сайхан царайлаг болсон байдгийг. Клубийнхан маань энд шумби, тэнд шумби, ерөн шумби гэсэн шиг байж байхад ах нар мөнгийг олох бас нэгэн гайхамшигтай санааг олж авчирсан байдгийг. Тэр гайхамшиг санаа нь яг юу вэ гэвэл Tinker Bell-ийнхэнтэй Tensei-г тоглож Missing тэмцээний 2 дугаар байрны шагналыг олж авцрах. Тэгээ олон юм ярихгүй тоглоё. Хамгийн ихэнд ах нар шууд гарч очивол нөө Тенсийн клубийнхныг чинь бүр шааж өгч байна. Тэгсэн харин тэмцээний ихэд мань хэд рүү орилж чарлаад дэмжиж мэмжинэ гэдсэн нөхдүүд бүр байхгүй.
бүгдээрээ тасраад очиж. Нэг нь хальт босч ирснэ. Tinker Bell-ийнхан биднийг дайлсан гэж. Тэгээ юу болсон бол харсан чинь нөгөө нэг уусан юм шууд ууршиж муушааш. Манай хоёр хэлхээс өмнө зориг орох гээд тэрнээс нь 100 татсан байхгүй яах юм тийм үстэй. Тэгэл ерөөсөө хожигдох гээд ирэнгүүт нь мань Yori та нар ингэж навширч байгаа бол би дутахгүй гэсэн шиг уух юмд нөгөөхийг нь хийгээ шааж. Тэгээ айлхны үед бол манай хоёр ч арай дархлаатай штэ. Арай бас олон жилийн туушлагтай тийм ээ. За тэгээд энэ хэсэгт бол хин архинд арай төсвөртэйгээр ахнар хөл дээрээ зогсож үлдснээр ялсан байдаг байгаа. За одоо ингээд октод мань тоглоно. Чиса айна хоёр ч гарч ирээл. Тэгээ тоглолт эхлэхийн өмнө энэ хоёр салгалсан юм. Чиса янз янзаар өдөө уурлуулчихна. Мань хүн чинь тэгэл ингээд намайг өдөөрөө гэлтэй. Нөгөө хоёрт ч мөр хоёр нэглэж мэглээд байгаа юм яагаад вэ? Ардаас нь мань хэд ч nice body гэж мэгш. Нөгөө тас явсан нөхдүүд маань хүртэл nice body гэхэр чинь али хараа гэд босоод ирэхгүй яах юм. Ядахтаа мань Чисагийн тамирын хувцсыг их чинь ийм хувцаар солиод аваад ирсэн. Өөрхийн минь жоохон ширүүг хөдөлж хамаг юм ил болчих гэдэг хөдөлж ядсаар аваад хожигдоодох нөө. Тэгэд энэ бүхэнд буруутай нь ягаад ч мань хүн болох нь бол хуйлаарай. Чиса ууртай наргагүй мань хүн дээр алхаж ирснэ. Ганц сайхан авч хагаад хамаг хувцсыг нь тайлаад өмсөдөх нөө. За одоо Yori Kohe хоёрыг ээлж ирээд байгаа шүү дээ тий. Мань хүн ч бас тэрүүхэн тэндээ тенс чаа. Бас хурган хэдэ хөдөлгөөнтэй. Ер нь төсөөснөөс давгүй тоглоод байна. Kohe хажууд нь бол шал арчиж байна өө бүр. Мань хүн бол тэгээ яаж чиг явахгүй. Бид нар өөрсдөө сайжруулахын тулд тоглолтоо бичиж авдаг гэж байна. Яг энэ л үед манай хүн за ийм л хожигдож болохгүй юм байна гэдгийг явахаарч бэргийн санааг төрүүлсэн нь Kohega ноклож яваад сэлгийн цуужис азаа анаагаар ирүүлжүүлүүлсэн ах нарыгаа оруулаад ирэх юм байна. Тэ ах нар бол орж ирэлтэй шүү дээ. За ингээд 2-1 харьцаатаагаар манай архичдын Томболтын клуб шагналын санг өөр юм болгосон байдаг учраас Окинава руу архитгаар чумбахаар явах болсон байдгийг. Тэр Окинава руу чинь явхад мөнгө хэрэг болно доо. Нөгөө нэг шагналынхаа сан чинь тэгээ яах вэ? Ирж очих зардал мардалт шүү хүрэлцсэмээр аядах юм байна. Тэгээ мань Токиодо хувцастайгаа орж ирсэн. Хоёрт ажил байна гэд мань хоёрыг нүүлгэлтийн ажилд аваад явсан юм байна. Тэгээ ууг нь бол мөнгө олсон юм байна. Тэгээ тэнд гураас цалингаараа уугаа шигдсэн юм билээ шүү дээ. Тэгээ ахуу бол тэр их булчин шүрмсийг ашиглаад ажиллаа хийсээр байсан бол мань хоёр арай л ачааллыг нь ачаалж чадахгүй ингээд шамирж явах юм байна. Тэгээ азаа анаа мань хэдийг Котобуки яахын ажлын байранд буюу баарнд дагуулад ирдэг юм. Тэгээ манай хоёрын төсөөлж исэн юм бол биелэлээ олсонгүй олоогүй юм аа да. Тэгвч манай Буки ах чинь харин эндээ бас хурган бартендер хийчдэг аа. Үйлчлүүлэгчдийн дунд бас хөөрхөн алтер нэрийг олоод авцсан. Тэрүүхэн тэндээ хурган карьер мэраштай юм байна хөө. Манай хоёр чи ийм юмд атаарх нь үстэй. Бартендер болчвол яг л найз өхөнтэй боллоо ухаад юм ярьж байна. Баарны мастер ах уу гарч ирээд мань хоёрыг баарнд ажиллаж үзэхээр болоотглоо. Тэгээ манай хоёрт хөөрх юм хийцүүл байгаа л үү дээ. Согтуурлах хундааны хажууд хувцастайгаа зогсоод байхаар Буки ах бол тэгээ хийчт юм билээ. Тэгээ манай хоёрын анхных нь үйлчлүүлэгч гэх юм ч одоо хаашийн. Анхных нь хохирогчоор айнаас сонгогдсон юм байна. Тэгвэл би Screwdriver авъя гэж байна. Манай хоёр ч тэгээд хийснийхэн дагуу уух юмд нь Screwdriver хийгээд өгөн штэ. Энд чи одоо ямар новш. Энийг үрч хоёр муу. Энэ биш гэж хэлээд тах чинь. За мэ таны Screwdriver гээд нөгөө Африка цэцэгнээс хасах болгоод өгөө шаа. Хоёр муу өдөөд мань хоёр уух юмыг нь буюу коктейлийг зөв хариулж чадахгүй байгааг нь мэдээд мастер ах уу мань хоёрт коктейл хийх зааврын ном өгөөгүй ийм коктейл хийх гэж яах юм бэ нэрээ. Гэсэн чи айна нь хийлж байна. Та хоёр кино драман дээр гардаг хүмүүсийн баарнд хийдэг юм хийгээч гэдгийг. Кохе албаар таглахгүй савныхаа амсар хэсгийг мань Йоригийн тархин дээр барьж агаад сав. Энд болохоор амхандаа Кохе Йориг уух юмд дааж байгаа болтой харагдаж байна штэ. Тэгэл Йори Кохе хоёр хундаг барьчаад уухнуудэ гэсэн чинь Йори барьжсэн хундгаа Кохегийн нүд рүү асгаашаа. Яа бисаа юу ярьч вэ? Мастер нь асууж байна. Энэ хоёр ч дотн юм аа. Ямар холбоотой хүмүүс вэ гэвэл ах эгч хоёр нүцгэн холбоотой гэж буруу ойлголтыг гаргаж ирдэг юм. Мастер ах уу баттгахын тулд Йоригоос чамд найз хүн байгаа юу гэвэл яг уу тийм гэж хэлж болно гэдэг юм. Манай хүн Чисаг харин ах уу Кохе гэд доош. Яаж жагаад энэ хоёрч манай хүнтэй баг адилхан харилцаатай юм байна штэ. Бүсний уурт мурт тий манай хүнтэй харьцаж байгаа байдал бүр яа игээд байгаа юм бэ? Цаана Кохе айнаад атууг юм хийж шаахж исэн чинь мастер ах уу мань хүнийг гей гэж андуурсны дараа аман цангаад али ахтаа гэд уучлгүй яах юм. Тэс октод хагас тасралтын байдал шилжчихдэг. Буки ах хойноос нь яна ах тасрахаараа босдгоо юм да гэж юм. Манай хүн бол өөрийг нь гей гэж андуурсаныг нь бол мэдгүй байгаа штэ. Зүгээр тоглоомор юм да. Ах уу ингэ тасраад өгөх юм бол энд юу ч болж мэдэн шүү гэд айлгаш. Ах уу бол амар юм төсөөлөд босоод ирэн штэ ойлгомжтой. За энд нэг иймэрхүү юм болоод тэгээд өнгөрсөн байдаг. Одоо ингээд найзуудын 3 дугаар их уулт эхэлж байна. Гэтэл энд бидний нэг нь дутаад байна штэ. Манай хүн хамаа юу вэ да хаагоор яваад байна. Манайд чинь цуглдсан чи ирэх үү гэвэл уцсны цанаас яалтч хүрэл шалдан эрэхтэй эмэгтэй хоёр хүн сонсогдчихэв.
Тэг балиар нэгнийгээ эмэгтэй хүнд өгөхгүй солиороод хүний амьдрал садаа болоош. Гүн ч одоо нэгэн ч болов ихнэр хүүхдтэй бол. Одоо энд Митарай буюу энэ хүүхэд бол гол дүр. Үлдсэн эдэн дуракууд бол дайснууд заяа. Манай хүмүүс яг нэг тийм гоё бэлэн болсон байж байна. Нөгөө лайнууд ч үүдэнд нь ирж хаалгыг нь балбаад бүр байлгадгүй. Энэ балиар юмнууд баахан том үнийг кино захиалсан болгож харагдуулаад. Тэг яг манай хүн тэгсгээд манай найзууд болтой юмнуудыг хийж байгаа ажил гэд тэгсгээд өнгөрнө. Тэгэл байжсэн чи Yori гэж нэг бас нэг балаа юм. Нэрээ солиод лайнаар нь хайраа санаад энэ ухааны бичиж мичээ. Арай гэж аргадаж аваад ажилдаа орох гэсэн чинь. Үгүй энэ кохайч нас ямар заарсан юм бэ? Уухай нарийнхаа хоолой гаргаад яг охин шиг дуу гаргаснаа. Митарай хайраа би ирлээ мэрлээ гэж. Тэсэр байгаад нөгөө охин тисэхгүй гараа явчихна. Энэ зөвлөө амхандаа харагдах гад гарч байгаа юм болов гэсэн чинь. Одоо хоёулаа хосууд биш юм чинь найзуудтайгаа уулзуулчаач гэж хуцдаг байгаа. Үгүй нэр таарсан азгүй хамтд юм да. Яг хамтдаа эргэн нэгдээд уугаа сууж байна. Тэг хаанаас ч нэг юм манай хүнийг охин олж ирвэл мөнгө өгье гэсэн утга санаа бүхий яриа гарч ирнэ. Тэгээ манай хүн чинь Чиса Айна хоёр тэр ажиллаш. Бахан сав хольж суулаа тэгээд нэг хаан маан болж тоглодог то. Тийм тоглоомд уруу татаж оруулж ирж хагаад тоглож гарлаа. Тэгсэн Нанакагч хаан болонгуутлаа. Тэддүгээр дугаар хажууд байгаа хүндээ чангаар ихчтэй хайртай гэж хэлэх гэж байна. Би бодогч Чисаг л юм болоо гэж бодохгүй юу. Тэгсэн тэр цаанаас нь Бүк яах тэр тоог нь сугалцсан. Манай хүнд тэр аимшигт өгүүлбэрийг хийснээр энэ хүнийг Бүк яхаас травматай болгосон байдгийг. Одоо ингээд Бүк яхагаа харахаар л нүлгэнхэн тэр аимшигтай дүр зураг харагдах нь шээдээ тий. За тэр яг. Манай хоёрын төлөвлөгөө бараг л бүтгийн даван дээр. Когой тэнэгтээд 3 эсвэл 1 гэж хэлдэг газар 4 гэж тэнэгтээд хамаг төлөвлөгөөг нь нураачна. Тэгэл буулгасан тушаал нь найзуудаа үдшилтээр манай найзуудад танилцуулах. Яг гоо Токита ахын найзууд донд ингээд кармагаа хүртэж байна. Болж муу. Маргааш нь манай хэд бүгдээрээ нийлээд сайхан шумбах хэрэгсэл харахаар явчихчоод үзэж харах юм байвал харчаа тэгээд маск юухан их аваад ирдэг. Мөнгө үрсэн хэд маань одоо ингээд эргүүлээд өрсөн мөнгө олно шүү дээ. Өө энийг таслаа. Ингиж нэг юм Окинава дээр ирээд эндээ тэгээд хурган байр маяр түрээслээд хэн хаан яах ихэ болсон шигэ байж. Ан дөрөв өрөөндөө багтадгүй. Тэгээд яалтчгүй Когой Yori хоёрын нэг нь жигдэх болдгийг. За ямар ч үсэ Окинавагийн далайг үзэх гэж ирсэн байдаг шүү дээ. Тиймээс байрныхаа дэнд ховын бич мэчтэй. Эндээ хамаг хувцас тайжиж санаа амар сэлж мэлээд байж тал Айна том юм харж чаддгүй болохоор олон хүнтэй газар очие гэсээрэн байгаад паблик бич дээр очдөг байгаа. Эндээ усан дээр гулгаж мулгаад тэгээд хоёр эндээ гулгаж байгаад өрүүлж усан дуусна өрөөнөөс хөөгдөн гээд тэгээд тэнэг хоёроос нэгнийгээ тослож мослоош. Яг давлгаан цохиулаад мань Йоригийн толгой төрүүлээд усанд хүрсэн байдгийг. Тэгээ мань хөө өрөөнөөсөө хөөгдөд байрныхаа хаа нэгтэй газар унтахаар болдгийг. Ананаар үүнийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах вүлээ дээ. Хөөхөн дүүгээ шалан дээр унтуулчаад яаж бүтэн нойртой хонох вүлээ дээ гээд ямар маргааш нь манай хүн усан чумхын тулд ядаж анхаашаад нэмэдлийг эднэртэй байх ёстой гээд эгчнэрийн ачаар манай хүн тэр шөнө номноос өөр хаашаач хараагүй байсан болохоор шалгалтаа өгөөд тэнцсэн байдаг баа. Тэрний дараагаар гүнж одоо яах гэж ирсэн бэлээ дээ. Ёстол эр эмгүү их баггүй шумбан эдтэй. Тэгээ шумбажсэн чинь Айнагийн хүчил төрөгч нь дуусгаж исэн байдгийг. Тэгээд Айнагийнхаас бусдынх нь дуусах болоогүйсэн болохоор мань хүн санаа зовоод яг худлаа ярьдгийн даваан дээр Йорид баригдчихэв. Тэгээ нэгнийхэн л хүчил төрөгч дуусвал бүгдээрээ л гарах ёстой байдгийн байна л дээ. Яг Айна ч тэр өмнөх тенсийн клуб нэг тийм өөрийгөө бусдад гайвуулчихгүй гэсэн нэг тийм юм бай мэдэрдэг болчихч л дээ. Тэгээ манай шумбах клубуд бол тийм юм байхгүй гэдгийг мань хэд шинхэн гишүүндээ ойлгуулад өгдөг. Тэгсэн чинь Нанаканы хэлж байна. Миний дүү маска гой цэвэрлэж сурахгүй бол ер нь тэнцэхгүй гэж. Тэгээ яг мань хүн чинь тэнцхийн тулд бэлдэх хэрэгтэй болно үсттэй. Тэгээ зүгээр шууд бэлдэх юм бол нөгөө хоёртой баригдаад шоолуулна гэд нууцаар үзэх гээд байгаа юм л та. Тэгээ яад гэшээсээ манай хэд маань машин төрүүлж аваад цаашаа зах орохын гинэ. Тэгээд машин авах газар ирсэн чинь мань хэдэд пүрүсээр өгөөш. Монголд бол багтдаг ч гэсэн Японд бол багтдаггүй юм бэлээ. Магадгүй Японы пүрүсээр арай жижиг. Угаасаа багтахгүй болохоор нэмээд амжиргаа цагаан аваад гардыг. Мэдээж хүн ард нь суугаад явж болохгүй учраас нэг иймэрхүү байдлаар аргалаад явдаг байгаа. Тэгээ захаасаа хүнсээ авчаад хосоороо хоол хийхэр болдгийг. Тэгээ мань хүн азар Чисатай хос болоод тэгээ Чисагаар мандаа туслаач гэд гуйдгийг. Тэгээ Чисаач иймэрхүү юмн дээр сэтгэлээрээ юм болохоор туслахаар болдгийг. Айна араас нь хурж ирээд санамсргүйгээр надад туслаач гэдгийг нь сонсчоод бүр сүйд болж байна. Дахиад баттахаар сонссон чинь би энэндээ дуртай болчихсон гэдгийг нь сонсоод зааж. Одоо жоохон тайлбар явъя л да. Япон хэлэнд Tsukiyate Kudasai гэдэг нь надтай үерхээч эсвэл надтай хамт яваач гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд Tsuki гэхээр дуртай эсвэл хайртай гэж ойлгож болдог байхгүй юу? Тэгээ ойлгож байна уу? Сая
За мэдгүй what the fuck. Би юу хийгээд би юу яриад байгаа юм. Энэ юу юм бэ? Би юу юм бэ? Вау. Тэгэд тэр шөндөө болохоор Чиса Ёри хоёр маань төхөрснөөрөө бэлтгэлээ хийж явахад нь Айна болоод харчин. Яг бас ийм төсөөлөөгүй л байх. Бодод үзэлтэй. Ангиараа зугаалгаар явсан чинь анги чинь хоёр эрэгтэй эмэгтэй хүүхэд ийм байдалтай байж байхад харуул яах вэ? Яг би бодод үзлээ л дээ. We don't care. Тэг яг Айнад бас учир шалтгаанаа хэлээд гэсэн чинь Айна туслахаар болдог. Тэгээ тэрийг нь тэр аваар салхилаад явж исэн нэг залуу олоод арчдаг. Тэгээ ийм юм харуул угаасаа цагдаа ахыгаал дуудна үсттэй. За тэгээд ерөнхийдөө бол болсон юм байна. Манай хүү Айна Чиса хоёр талархаад ганцаараа жаал бэлдэж байгаад гарах гэтэл нөгөө нэг дуудсан цагтаа ч хүрээд ирэхгүй хайчих юм бэ тийм биз дээ. Манай хүн зүгээр уснасаа гарч ирэхээр шалдан байгаад байдаг. Тэгээ цагдаагааг энэ хавьяас холдохыг нь усны хүлээсэн болохоор маргааш нь ханиад хүрээд гифтерт орсон байдаг юм. Азаа ана маань дүүгээ ганцаараа гин үлдээгээд шумбахгүйгээд манай хүнийг асарж үлдэхээр болсон байдаг юм аа. Тэгээ манайхан ч ханиад хүрвэл саримс хүзүүндээ зүүдэг. А зарим нэг газарт бол бүхсэндөө ч Японд адилхан гэхдээ саримсны оронд ногоон сонгон юм байна. Азаа ана ч тэгээд эмчилгээд хүрээд ирсэн болохоор мань хүн ч бас тэр хүнээдээ сандарна. Ээлтэй ана яг аль нь юм бэ те. Тэг яг ашгүй хүзүүн л болж таарлаа л та. Жохон тайвшраал өшөө юу авчирсан юм болгийг харсан чинь дахиад нэг байна. ダメダメ薬ないんだからこれくらいしないと Тэ гой гой юм зөндөө болдго юм уу. Тэгээд манай хоёр л болсон юм байна. Уусан байдаг байгаа. Нөгөө хэд мань шумбах үнэмлэх хэдрээ авчаад ирсэн чинь манай хоёр сүулдэ халаад тэгээд тэгсэн байдгийн. Надаас юуж битгий яасан. За тэгэл үнэмлэхээ авсан юм чинь бүр гүн газар буюу их газараас холдож сэлэн штэ тий. Гүнэмлэхээ авсан юм чи яах юм? Тэг яг мань хүн аваагүй болохоор үлддэгин. Чиса сэтгэлээрээ юм болохоор мань хүнийг тайтруулах гээд юухан ихэн ярилцаад ихсгээд дуустдаг. Харин эргэж ирсэн юм чи уухгүй байж яаж болох вэ дээ. Бүгдээрээ энэ том савыг дүүргэж ягаад хувааж уух юм гинэ. Гэхдээ 96% гэж ийм юм чи ууж болд юм. Гэтэ манай хэд бас тэр хүндэд дархлаатай л да. Нэг юм хагас эрүүл мэрүүл. Тэг 96% алкогол уучаа тэгээд бас хагас эрүүл мэрүүл үлдээд шүү. Бас дархлаа юм аа, дархлаа. Тэгсэн энэ Айна чи азаа нэг уугч исэн юм шүүрч авч ууснаа. Тэгээд энэ Айна чи нэг агсрууд бүр амар агсан юм бэлээ хөөе. Манай хоёрыг чинь барьж аваад бандаж төрсийг нь уурч хайчих гад. Хөрх манай хоёр чинь бас тэгээд яаж уруулаад байгаад байх вэ? Бас цухтай штэ тий. Гэтэл ардаас нь элдэж ирж байгаа тайлж уурч тас. За тэгээд тэр шөндөө ууж угаад бүгдээрээ тасарсан байдаг бол маргааш нь бүгдээрээ ирсэн замаараа уудаг юм аа уугаад бутсан байд юм аа. Ингэснээрээ инх байна.